Сайн байцгаана сонсогчдоо Moin Mongolia подкастын 26 дугаар дугаар үг эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар дээрээ Цэмэн болон Уянга бид хоёр нь Герман хэлийг сурахад та бүхэнд маань туслах зөвлөгөө болон арга барилыг бид хоёр уншиж судлаад өөрсдийнхөө бас туршлагаас хуваалцахаар шийдлээ. Тэгээ та бүхэнд маань бас тусаална гэж найдаж байна. За сайн уу Цэмээ? Сайн уу Уянга. За тэгээд бид хоёр шууд 3-3-аар нь та бүхэндээ тоочоод тэгээд арга барилаа хүргэнэ. Нийт 15 зөвлөгөө байгаа тийм. За эхнийх нь болохоор одоо бидний мэддэгчлэн кино үзэх, дуу, радио, подкаст герман хэлээр сонсох нь. За хоёр дахь нь болохоор үг цээжлэх. За хэдүүл болохоор үгийг яг ингээд балбаад махчлаад ингээд цээжлээд идэг штэ. Тэгхгүйгээр яг ингээд инээдтэй маягаар ч юм уу төсөөлөд ер нь нэг жоохон төсөөлж бодоод тэр үгтэйгээ төстэй монгол үг боддог ч юм уу яадаг чинь тий. Ямар ч тач нэг хураагаар нь биш тэгээ цээжлүүл зүгээр шүү. За тэгээд дараагийн 3 дахь нь болохоор герман хэлний онцлог нь өөртөө давхар артикл авч явдаг байгаа тий. Der, die, das гэд. Тэгэхээр эдрийга та бүхэн цээжлэхдээ жагсааж бичээд англиад гэсэн үг нэгсэндээ тэгээд жагсаагаа биччихээр яхав нүдэнд нь арай одоо тусна гэх юм уу цээжлэхэд илүү амар. Би тэр бас уртны хамгийн ихэнд хийжсэн дугаарыг та бүхэн бас сонирхол сонсорой. Тэрэн дээр Цэмэн маань хэлжсэн өнгөөр нь ялгаад бас явах юм бол нүдэнд яг ингээ цаанаасаа нэг тогтдог гэд тэгжсэн байгаа. Цэмэн маань дээр нэмж хэлэх юм юу вэ? Тэр нөгөө эхлээд нэгдээ кино үзэх, радио, подкаст сонсох тийм. Бүр ингээ Apple-ийн подкаст жишээ Creator эдэргээ ингээд маш олон герман хэлтэй подкастууд байгаа. Тэгээд герман хэл яаж сурах вэ гэсэн подкастууд хүртэл байгаа. Тэгэхээр зүгээр нөгөө хайлт дээр нь Deutsch гэж биччихээр яг герман хэлэнд зориулсан подкастууд ингээд зөмбөтл гараад ирдэг. Тэгэхээр ямар подкаст сонсох уу мас уу гэд гайхах хэрэггүй. Зүгээр бичээл үзэхэд угаасаа зөндөх подкастууд гарна. Кинон дээр ч гэсэндээ адилхан шүү дээ. Герман одоо Google дээр кино auf Deutsch гэл тэгэхээр кинонууд гараад ирнэ. Тэгээ 3 дахь тэр нөгөө яади дас өнгөөр бичих гэдэг тэрэн дээр одоо герман хэл яади дас ч нөгөө логик нэг байхгүй шүү дээ. Яг аль үгэнд яг жижигхэн логик байгаа. Тэгээд тэр яг нэг жижигхэн зүй тогтол юу байдаг вэ талаар бид 3 яг 15 дахь дугаар дээр хийсэн байгаа шүү дээ. Нэг презентацийн бэлдээ хийсэн. Тэр бүр 20 минут ч хүрэхгүй. Тэгэхээр герман хэлний хамгийн чухал артиклийг яаж хийжлэх вэ гэсэн мэдээллийг 20 минут хүрэхгүй хугацааны дотор манай 15 дугаарыг сонсоод тэр жижигхэн битсэн зүй тогтлоодыг сураарэ гэж хэлье. Тэгээд би болохоор хүүхд тахтай яаж сурдаг байсан бэ гэхээр нөгөө анхны нэг дугаар дээр хэлчихсэн шүү дээ. Der артикл дээр хүүс нөгнүүдийг дандаа цэнхэр өнгөөр бичээд. Das гэдгийг нь болохоор энэ нөгөө сарм хүүсний артикл байгаа шүү дээ. Тэгэхээр улаан өнгөөр бүх үгнүүдээ бичээд тэгээ ди дээр болохоор ногооноор ч юм уу бичдэг гэсэн баггүй. Тэгээ ингээл хүмүүс чинь ингээ нөө зураглаар хаяа цээжилчдэг шүү дээ. Тэгэл хаяа энэ чинь ямар артиклтэй лээ гэж ингээл бодохоор гинт нөө нүдэнд ингээд өнгө нь орж ирээд байдаг. Тэгээд нэрээ чинь улаан өнгөтэйс тэгэхээр энэ чинь бас артиклтэй юм байна гэд бас тэгээ цээжилжсэн. Тэгээд дээрээс нь сайн нөгөө уянгаа 2 дугаар тип дээрээ хэлсэн ш нь үг цээжлэхэд одоо механик аргаар цээжлэх биш. Ингээ утгаар нь жоохон цээжлэх хэрэгтэйгээ тэрэн дээр мэдээж дөнгөж герман хэлийг сурж байгаа хүмүүс яг хөө герман монгол словаар ашиглаж байгаа. Гэхдээ аль болох дандаа герман словаар ашиглаад явуул зүгээр. Тэгээ нөгөө герман монгол дээр чинь жишээ нь герман үгэнд дагуу шууд монголоор нь бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас ингээд шууд механикаар цээжлэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр герман дикшнеригийн давуу тал нь юу вэ гэхээр герман үгийг германаар нь тайлбарлахаар яг нэг утгаар нь цээжлэдэг тий. Тэгээд манай 3 дугаар дугаар дээр илүү Гёте институтийн төгсөө багш орж ирсэн шүү дээ. Тэгээ багш ч гэсэн хэлжсэн ингээд Гёте институтийн герман А1-ийн 1-нд хүртэл бүр тэр зэгтэй германаар явдаг. Нэг ч монгол үг хэрэглэдэггүй гэх тий. Тэгэл хүүхдүүд ах юу вэ одоо юу гэсэн үг юм бодлоо гэж тэгдэг ч гэсэндээ яг нэг хэдэн удаагийн оролтны дараа бүгдээр ингээд чихэнд нь ороод нүдэнд нь ингээд багтчихдаг гэдгсэн шүү дээ. Тэгэхээр аль болох герман словаар хэрэглээрэй гэж бид хоёр зөвлөж байна. За тип номер 4. Тэрэн дээр болохоор герман хэл яг сурж байгаа цуг сурах сонирхолтой тийм хамтрагчтай болох гэж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө тандем гэдэг нэг аппликейшн байдаг шүү дээ. Та ингээ интернетээр одоо жишээ яг эргэн тойрны найзууд чинь герман сурж байгаа хүмүүсөө байхгүй. Ер нь эргэн тойрны герман сурах сонирхолтой ч юм уу сурж байгаа сурах шаардлагатай хүмүүс байхгүй бол тандем гэдэг нэг аппликейшн байгаа. Тэрэн дээр ингээд хүмүүс хоорондоо найзархаад хэлээ хоорондоо сурдаг тий. Тэгээ тандемын гэхдээ бас нэг өөр юм жишээ нь чи герман хэл сурах гад хин нэгнээс ингээ герман сурах гэсэн хүсэлт авна. Тэнгүүд чи зөрүүлээд англи хэл заадаг ч юм уу.
Бас нэг тиймэрхүү системээр ажилладаг те. Тэгэхээр Гермалийн хамтлагчтай болвол энэ Tandem гэдэг аппликейшн интернет үзийг судлаад үзээрэй гэж хэлэхээр байгаа. За 5 дугаар тип нь болохоор унтахаасаа өмнө өнөөдөр юу хийснийг германаар бодно гэж байгаа. Тэгэл энэ чинь ингээл амар бүгдээрийн зүг бодох албагүй шүү дээ. Тэг ингээл бодоод за би өнөөдөр сургууль руугаа явсан те. Ich bin heute in die Schule gegangen. Тэгэл ингээл болов. Тэгэхээр унтахаасаа өмнө өнөөдөр юу хийснийг ингээл хальт германаар бодох хэрэгтэй гэсэн байсан. За 6 дугаар зөвлөгөө нь болохоор Instagram ч юм уу эсвэл YouTube ч юм уу сошиал медиа дээр герман хэл заадаг тийм хуудсуудыг дагах гэж байгаа. Тэгээд ер нь герман сурч байгаа хүмүүс сайн мэдэндээ нөө Deutsche Welle-гийн Германы сувг байдаг. Тэгээд Deutsche Welle-гээс ингээд герман хэл яаж сурах уу гэдэгт зориулсан маш олон зүйлүүд хийдэг шүү дээ, тийм. Тэгэхээр Instagram дээр жишээ нь DW доогоор зураас Deutsch lernen гэхээр шууд Instagram-ийн хуудас гараад ирнэ. Тэрэн дээр ингээд удаанаар уншсан мэдээнүүд эсвэл ингээд шинэ үгүүд тайлбарлалцсан тийм ингээд жижигэн германы тест дээр орсон байдаг. Тэгэхээр иймэрхүү хуудсуудыг бас заавал хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ дээр нэр нэмж хэлэхэд тэр Tandem application ямар нэгэн төлбөр төрөлтлөх ерөөсөө шаардлага байхгүй. Тэгээд яг өөрийнхөө мэддэг хэлнүүдээ тэрэн дотроо чеклээд хийчин. Тэгээ өөрийнхөө төвшинг бас чеклчин гэсэн үг. Тэгээд ерөөхдөө бол чамд хэрэгтэй тэр одоо хэлийг чинь мэдж байгаа сурахыг хүссэн илэрхийлсэн хүмүүс автоматар гараад ирнэ. Тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс аюул олон хүмүүс холбогддог тийм аппликейшн байгаа шүү. Тэгээд бид хэдийн нэрийг яг та хэдэд бас Moin Mongolia podcast-ийнхаа Facebook page дээр нь давхар тавиад оруулаад өгье. За тэгээд дараагийн маань өгөх зөвлөгөө юу вэ гэхээр аялал дуурайж таслах гэнэ. Таслах л. За энэ яг юу вэ гэхээр одоо хэдүүлээ кино үздэг штэ. Тэгэнгүүт тэр нь болохоор яг жоохон мэдрэмж талаасаа эмоционал байдал гэх юм уу? Жишээ нь oh my god биш. Oh my god ч юм уу. Тиймэрхүү жоохон аялгын дуурайгаад яг тэр хилээ бүр ингээд сайн өөрийн болгож авах гэдэг утгаасаа тэр хэлж байгаа. Тэгэхээр кино үзэж ивэл зогсоож байгаа гэхгүй. Эмоц орон дуурайгаад хэлээд үзээрэй. За дараагийнх нь болохоор өдрийн тэмдэглэл бичих. Орой унтахтаа ч юм уу яадаг чи. Ерөн цаавал орой унтахтай халбгүй те. Чөлөө цагаараа шууд өдрийн тэмдэглэл бичээл. Гэхдээ манайх ингэж болохгүй шүү. Би германаар л чиж байгаа юм чи одоо их möchten ч юм уу. Жид бас арай байж болохгүй л та тийм ээ. Тийм учраас анханасаа та нар манаас идлэг дүрмээ яг гоё зихцтэй бас аваад тэгээд одоо тэр ухтар байгаа шүү дээ. Auf über гэдэг. Тэгээд тэр аккусатив, датив тэдрийг маш сайн бодоод тэг гоё. Чи ямар шалгалтан дээр байгаа ш ерөөсөө яах шаардлага байхгүй. Тийм учраас яг гоё хичээгээд дүрмээ бас гоё зихцтэй байвал мэдээж тэр хэлийг зөв сурах нь гоё. За тэгээд хамгийн дараагийнх нь болохоор хөө яачуу. Энэ хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийг цэжлүүл зүгээр гэж байна. Энэ нь яагаад гэхэлэр ерөөхдөө бол яг ингээд бид нар хүмүүс ярьж байхад ядаж чиний 5-ын 3-ыг ойлгоод байдаг байх юм бол ингээд өөрт ч гэсэн урамтай тэр хэлийг сурж агаад ерөөхдөө сайн ойлгоо явчихна гэсэн. Тэгэхээр түгээмэл үгнүүд угаасаа ингээд Google-д бол мэдээж байгаа. Тэгэхээр та нар маань тэгж ус цэжлүүл өөртөө жохон ч гэсэн урамтай бас явах нэ. Түгээмэл хэрэглэгддэг одоо жишээ нь үйл үгнүүд гээл интернетээс хайгаал эхний 500 үйл үг ч юм уу тий. Тэгэл цэжилсэн байхад бол яг саяны өгүүлбэрийнхээ одоо үйл үгээл ойлгочихвол өгүүлбэр ер нь тэр зэгтний ойлгоцдог штеп. Яг үнэ. Үйл үгээ ойлгохгүй бол яг яах гээд байгааг нь юусоо мэддэггүй. Тэгэхээр интернетээс хайж агаад хамгийн түгээмэл хэрэглэгддэг вендинг бас байж болно тий. Тийм. Холбоос үгнүүд эсвэл үгнүүд үйл үгнүүд ч юм уу тэгээ хайгаад зурвалаас зүгээр санагдсан тий. За 10 дугаар зөвлөгөө нь болохоор бид бүгдийг сайн мэд. Ер нь ямар ч хэл сурахад ашиглагддаг дөө. Нөгөө шинэ үгнүүдээ ч юм уу эсвэл өгүүлбэрээр нь ч юм уу бичээд энэ тэнд наана. Тэ? Одоо 0 орохдоо уцаа хараад байхгүй урдаа наасан гэр байдлын үгнүүдээ хаардаг ч юм уу тэ. Эсвэл толныхон дээр наадаг ч юм уу, орныхын хажууд наадаг ч юм уу тэ. Ямар ч байсан энэ тэнд одоо шинэ үгнүүдээ ч юм уу сурмаар байгаа зүйлүүдээ наагаад тавих. За 11 гэх нь болохоор бүр юу гэдэг лээ классическes Beispiel хүн болгон биддэг ном унших байгаа. Тэгээд номоо уншихтаа эхлээд ингээд нөгөө зүгээр ингээд уншаад байх угаар бас ингээд номоо чангаар унших юм бол өөрт тэр акцент тэр ауссшпрахе эдрээ сайжруулахад маш их тусдсан болдог гинэ. Тэгээд анх яг хөө ингээд ном бичгээтэй нөгөө хэцүү ном гинт ингээд амар философи ном аваад уншихаар ч утгагүй шүү дээ. Гэрмээ сурж байхдаа ч юм уу тий. Тэгэхээр аль болох тийм хөнгөн номнуудыг аваад уншвал эхний ээлжинд зүгээр. Тэгээд ингээд текстээ чангаар уншиж байхдаа ч юм уу ингээд бас өөрийнхөө дууг хураагаад
хурааж аваад тэгээ дараа нь ингээд сонсох юм бол ямар үгийг буруу хэлж гин эсвэл яг өөрөө яаж ярьж гин те германаар ярьж байгаа бас анализ хийх боломжтой. Тэгэхээр энэ аргыг бас ашиглаад үзээрэй. За 12 дугаар арга нь болохоор сая ингээд бид ном эсвэл текст уншаад чангаар унших гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр 12 дээр жишээ ямар зөвлөгөө байна вэ гэхээр чангаар уншихаас гадна өгүүлбэрүүдэд хуулж бичих хэрэгтэй гэж байгаа. Тэгээд ингээд энэ тэмдгийн номноос ингээд өгүүлбэр хуулж бичих эсвэл интернетээс өгүүлбэр хуулж бичснээрээ яг тэр өгүүлбэр зөв шинжүүдийг ингээд сурд юм байна л да. Ингээд өөрөө мэдлгүй. Ингээд өөртөө өгүүлбэр зөв богино өгүүлбэр бичгээр яг тэр өгүүлбэр зөв бүтцүүд нь ингээ хүний толгойд ингээ автоматар ороод ирдэг гэж байгаа. Тэгээд үгийн баялаг нь өөрийн ч мэдлгүй илт сайжирсан байдаг гэж байгаа. Тэгэхээр тий өөрийн ч мэдлгүй үгийн баялагаа сайжруулах хүсвэл бас ном уншихаас гадна өгүүлбэрүүдийг хуулж бичүүлсэн бас их зүгээрээ. Энэ дээр би сая юу хэлэх чийсэн бэ гэхээр тэр ном унших гэх тэрэн дээр яг надад ингэж санагдчихсэн нөгөө утгаа ингээ бас өөрөөр гаргадаг штэ тий. Энэ утга нь ямар утгатай юм бол гэхэд арай өөр. Тэнгүүд яг өгүүлбэр дотроо орохлоор ийм утгыг ингэж гаргадаг юм байна. Ийм үед энэ үгийг хэрэглүүл зүгээр юм байна гэдэг юм ном уншиж байхдаа айгуу сайн тогтоогдож анхаарагдана гэсэн үг. За тэгээд дараагийн маань зөвлөгөө нь юу вэ гэхээр тухайн хэлтэйгээ за одоо герман хэлтэйгээ холбоотой чи яг өөрөө юунд дуртай вэ? Тэрээгээ илүү олж сонирхох юм бол хүсэж гоё сурна гэсэн үг. Одоо дуу хөгжимд айгуу дуртай байлаа гэхэд айгуу их дуу герман дээр сонсох аль эсвэл одоо дүрслэх урдлаг зурах дуртай байлаа гэхэд гоё тэртлийнхаа юм чи судлах юм бол өшөө сонирхолтойгоор сурах юм байна. За тэгээд бас яг бид бүгдийг мэддэгчлэн хадмал орчуулгатай кино үзэх байна. Тэгэхээр яг өгүүлбэрийн бүтэц тэрийгээ сайн хараад ерөөхдөө кинон дээр бас ер нь хари ярианы хиллэг гэх юм уу да өдөр тутмын амьдралын тийм нэг хилний хөвшлийг бас хэдүүлээсээ анзаарч сурч болно. Энэ дээр өөр сүлд нь юу вэ гэхээр аппликейшн байсан уу тийм ээ? Тийм аппликейшн. Түрүүн бит хоёрыг хэлсэнчлэн тандем байгаа юм байна. Энэ дээр бас нөгөө Duolingo гэдээ байдаг штэ өдөр болгоороо дастал хийдэг. Тэгээ та нар манаас App Store, тэр Play Store руу ороод үзэх юм бол угаасаа зөнд байгаа яг Deutsch гэл юу нь бол бичгээд германтай холбоотой бүх хэрэгтэй юмнууд чинь та нарт гараад ирнэ шүү. Зя ингээд бид хоёрын нийт 15 хүрэх зөвлөгөө маань үгээр дууслаа. Тэр нэрээ нэмээд хэлэхэд бүх үгийг нь ойлгох шаардлагагүй шүү дээ тий. Яг гол утгыг л байрж авч явах юм бол эхний ээлж нь маш зүгээр. Яг үнэ. Тэгэхээр өөрсөн дээрээ бас нэг юм чаленж тавиад 7 хоногт л герман кино үзнэ гэдэг ч юм уу тий. Тэгээ явах юм бол бас яг хэл сурахад бол амар хэрэгтэй. Яг үнэ. Гэхдээ яг анх тэгжсэн шүү дээ. Кино үзэж ерөөсөй ойлгодгүй. Би хамар эзэн бэ гэдгээр. Тэгэхээр ерөөхдөө л эхний ээлжинд нэг жохон л юм ойлгоод гадарлж ивэл ер нь л тэрэндээ урамшаад өөрсдийг бас битгий хийх хатуу хандаарай гэж та хэлмээр байна. Тий. Яг нөгөө эхний нөгөө A1, A2, B1 төвшин яг миний зөв хувийн бодлолтой энэ төвшингүүд ингээд сурахад амар хэцүү санагдсан. Тэгээд яг энэ одоо A1-ийн суурь сайн байж A2-тай сайн байна. Тэ? A1, A2-ын суурь нь сайн байж B1-тэй сайн байдаг шүү дээ. Тэгэхээр яг зөвхөн миний зөв хувийн туршлага тэгээд бодлоос бол A1, A2, B1-гээ маш сайн сурах хэрэгтэй. Тэгээ нөө 4 мэдрээ бүгднийг зэгцтэй сураад энэ бүх одоо суурьаа сайн тавьчих юм бол цаашаа B2, C1, за C2 бүр төвшинлөө. B2, C1-гээ бол аюу сайн давчдаг байгаа. Одоо тэр эрэг шалгалт одоо германд ирээд өгөх шалгалтуудаа ч гэсэн ерөнхийдөө аюу дэжгүй яваа гарчдаг. Тэгэхээр яг энэ суурь эхний 3 төвшнөө маш сайн сураарэ гэж бас зөвлөхөр байгаа. Тэр нэг айгүй ухтууруудтай шүү дээ. Пропозицион төр гээд тэгээд зарим нь тэр ухтураа аваад шал өөр утга гаргадаг ч юм уу. Заавалчгүй тэр ухтурыг авч л чи бичихгүй бол утга нь гарч ирэхгүй ч юм уу. Тэгэхээр яг юм дүрмийн бүр нарийн ширээ юм дээр л хүмүүс аюу халддаг харагддаг. Би өөрөө ч тэгчихсэн. Тэгэхээр та намайг дүрм дээр маш сайн анхаарна шүү. За тэгээ уягаа 2 сая өнөөдрийн дугаарт ерөнхийдөө өөрсдийн туршлага тэгээ уншиж мэдсэн зүйлээсээ нийт 15 зөвлөгөөнүүдийг хүргэсэн. Тэгээд энэ дугаарыг сонссон хүмүүс бас энэ 15 дотор та эдийн германлыг сурч байгаа арга барилж ороогүй байх юм бол бас бусдаагаа хуваалцаад YouTube-ийн доор комент бичдэг ч юм уу те эсвэл манай пэйж рүү мессеж бичдэг ч юм уу өөрсдийнхөө бас туршлагаас хуваалцаарэ гэж бас гуйхаарэ. За хоёулаа ерөнхийдөө дугаараа дуусгах уу? За тэгээ.
За тэгэхээр нэрээ сонсогчдоо анхааруулж хэлэхэд хэл сурж байгаа хүмүүстэй бид хэд яг дараагийнхаа дугаар дээр манайх айгүйх ингэж асуудаг те тест оф тэл энэ шалгалтны аль нь илүү амархан бэ ч эсвэл ямар онцлогтой вэ гэд. Тэгэхээр яг та бүхэндээ яг шалгалт болгоныг нь доторх бүтцтэй юун дээр илүү анхааруул зүгээр гэд тэрийг нь бүр нэг бүрчлэн та нартай тайлбарлая гэж шийдсэн. Тэгэхээр бас л яг өөрсдийнхөө туршлагаас юу хуваалцах гэж байгаа. Тэгэхээр та хэд маань дараагийн дугаарыг маань тэсгийн ядан хүлээж агаарэ. За тэгээд Moin Mongolia podcast гэдэг Facebook page маань байгаа, Instagram маань байгаа. Тэдрийг лайк, share хийгээрэй. YouTube channel байгаа, subscribe дараарай. За тэгээд дараагийн дугаар дээр уулзъя. Bye.